За би бол ерөнхийдөө их товчхон инновацийн экосистем, ер нь инновацийн оролцогч нар, орон нутгийн оролцогч нарт гэдэг хэмбэ гэдэг талаас нь бид ярих гэж байна. Ер нь инновацийн экосистем гэдэг маань яг бид нар та бүгдийн хийж байгаа одоо үйл ажиллагааны бас яг гол илэрхийлэл байна. Тэгэхээр инновац гэдэг бол өөрөө та бүхэн түрүүний илэрхийлүүдээс маш тодорхой сонссон. Шинжлэх ухааны технологи судалгаанаас үүссэн үр дүнг үйлдвэрлэл үйлчлэгэнд нэвтрүүлэх үйл явц төр чигээр инновац. Тэгэхээр энэ инновацыг яг үйлдвэрлэл үйлчлэгэнд оруулах процесс маань өөр их явдалтай. Маш их зам, маш их бас шалгуурыг туулдаг. Тэгэхээр энэ шалгуурыг даван гарахад зохицуулдаг, хэрэгжүүлдэг байгууллага бол тусдаа байдаг. Энэ бол манай инноваци экосистемийн тоглогч нар гэж байгаа тийм экосистем бүрдүүлсэн. Тэгэхээр ер нь бол энгийн ойлголтоор бол орон нутагч бай, улс орны хэмжээнд ч бай ерөөсөө бид нар гурван хэмжээстэй тоглож байгаа. Нэгдүгээр төр, хоёрдугаар эрдэм шүний байгууллагууд буюу ихтэй сургуулиуд, эрдэм шүний байгууллагууд ер нь мэдлэгийг бий болгохч нар. Гуравт нь манай хувийн бишил. Хувийн бишил дотор бид нар иргэн аж ахуй бүгдийг дурдж байгаа. Хувийн бишил компаниараа жуулж ирнэ, иргэн ч болж байна. Тэгэхээр энэ гурван систем өөрсдөө хамт тоглож иж энэ инноваци экосистемийг бий болгодог. Инноваци экосистемийг амь оруулдаг органик тоглогч нар байна. Энд бол гол тэр хөрөнгө оруулалтын асуудлыг шийддэг систем нь өөрөө одоо яг манад дурдж байгаа шинжлэх ухааны паркийн системийн байгууллагууд байдаг. Тэгэхээр шууд хувийн бишил очоод төр дээр очоод мөнгө аваад эсвэл компаниар очоод иргэн аж ахуй нэгж хоорондоо хөрөнгө оруулалт явах бол өөрөө системийн хувьд бас тийм хүндрэлтэй байдаг. Тэгэхээр мэдлэгт суурилсан хөрөнгө оруулалт гэдэг маань нэгсэндээ мэдлэгээ барьцаалаад хөрөнгө оруулалтыг дуудаад үйл ажиллагаа явуулж байгаа процессыг бид нар бол инновацийг эдийн засгийн хэрэглэнд оруулж байгаа үйл явц гэж тодорхойлдог. Тэгэхээр та бүхэн ангийн харж байна. Ер нь бол бид нар бодлого дээр уягдана. Түрүү Алтан багын докторийн илтгэл дээр маш тодорхой гарсан. Тулах сайдын илтгэл дээр бүр яг үндэс суурин тавигдаад ингэ явж байгаа юм. Улс орны хөгжлийн бодлого тодорхойл, бодлого гарсан хөгжлийн төлөвлөлт тодорхойлно, хөгжлийн төлөвлөлтийг гарсан дараагийн системчилсан бүчлсэн хөгжлийн бодлого дээр үндэслээд бид нар жишээ нь Сэлэнг аймгийн жишээндээ дурахад одоо манай төвийн бүс тийм ээ. Төвийн бүс дээр энэ орон нутгийн энэ бүсийн яг онцлог юу юм бэ? Энэ дээр тохирсон шинжлэх ухааны технологийн хөгжлийн үндэс нь юу юм бэ гэдэг бид нар бодлогын шийдлийг хамтдаа гаргах л үүсэл юм байна. Тэгэхээр энэ дунд дэд бүтцийн асуудлыг шийддэг байгууллага бол манай шинжлэх ухааны парк байдаг. Тэгэхээр бүс нутгийн инновацийн экосистемийг бид нар яаж бий болгох вэ гэдгийг бид нар одоо аймаг болгон дээр тийм ээ ингээд өөрийн онцлогт нь тохируулан бид нар харилцан цан солилцож одоо хэлцүүлгийг явуулж байна. Тэгэхээр энэ дээр бол Сэлэнг аймаг чинь газар тариалангийн онцгой бас. За газар тариалангаас гадна эрчимчин мал аж ахуй, смарт мал аж ахуй гэж бид сүүлд яриад байгаа. Эдгээр дээр бол Сэлэнг аймаг бол нэлээд манлайлж байгаа аймаг. Гэхдээ бас дутуу юм байгаа тийм ээ. Бид нар гарааны бизнесүүдийг орхитуулаад байна. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт аймагтай харьцуулахад Сэлэнг аймаг сүүлийн 2 жилийн хугацаанд байсан. Жилдээ 30 саяыг л стартапууд Сэлэнг аймаг гаргасан байлаа шүү. Тэр бол би статистикийн газраас мэдээлэл авсан. 22 онд 30 сая, 23 онд бас 30 сая. Гэтэл яг ингээд зэрэгэлдээ байгаа манай бүс нутгийн хөгжлийн онцлогуудыг харуулсан энэ хөгжлийн юм дээр бол манай одоо орон нутаг, бүс нутаг өөрсдөө санаачлал гаргах хэрэгтэй. Яг л Сэлэнгэд залуучууд амьдарч байгаа тийм. Сэлэнгэд эдэмшлэгээ ихтэй сургуульд өгсөн хувийн бишил аж ахуй нэгжүүд байгаа. Эдгээрийг бид нар хэрхэн дэмжих вэ гэдэг дээр өсөө орон нутгийн удирдлага бодлого гарна. Тэгэхээр орон нутаг өөрөө улсын хөгжлийн бодлоготой уялдуулдаг учраас энэ харилцан интеграцийг бид нар харах хэрэгтэй байна. Тэр төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн удирдлагууд ер нь яг яаж бид нар бодлогын шийдвэрээ уялдуулж олон нийтэд түгээх вэ гэхээр эрдэм шүлгээний байгууллагуудаараа л дамжуулсан хамгийн оновчтой. Нэгдүгээр эрдэм шүлгээний байгууллагаас гарсан үр дүн бид нар үйлдвэрлэл үйлчлэгийг нэвтрүүлэх гэж бид нар хичээж байгаа. Тэр үйлдвэрлэл үйлчлэгийг нэвтрүүлэх процессын асуудал бол тусдаа. Гэхдээ нэгэнт санал санаачлал бол хамгийн номер 1-т явдаг. Тэгэхээр би бол энэ дээр эргэлзэхгүй. Сэлэнгчүүд бол санал санаачлал бол бас л өндөрт явдаг бас. Манай төвийн бүсийн, хойд засгийн бас олон хүн амтай бүс нутаг. Тэгээд энэ дээр бол бид нэр судалгаа явуулсан дээр дараагийн компанийн хүсэлтийг бас нэлээд өндөр өгдөг аймаг дээр харагдаж ийлээ.
Энэ санаа санаачлалыг бид нар дэмжихийн тулд энэ инновацийн холбоосыг бид нар үүсгэх хэрэгтэй юм байна. Инновацийн холбоосыг төр эрдэм шигний байгууллага, хувийн хөгжил гэдэг дээр бид нар тоглоно. Өөр ямар ч арга байхгүй. Тэгэхээр төр гэдэг маань манай орон нутаг тийм ээ. Манай Сэлэнг аймгийн хувьд бол манай орон нутгийн удирдлага хувийн хөгжлүүдэд шууд утгаараа шууд дэмжих хэрэгтэй. Тэр дэмжлэг гэхдээ ямар нэгэн шалгуураар гарч ирэх хэрэгтэй. Тэр шалгуур нь эрдэм шигний байгууллага. Тэгэхээр өнөөдөр бас Сэлэнг аймаг маань Сэлэнг газар маань шинэхүүний активитайгаа бас хамтран ажиллах санамж шиг зургах гэж байгаа юм билээ. Тэгээ энэ бол бас их олзуурах хэрэгтэй байна. Бид нар ер нь шинэхүүний үндэстэй эдийн засгжуулах, орон нутаг, аймаг, бүсийг эдийн засгжуулах энэ санаа санаачлаг өөрөө буцаад манай залуучууд, хувийн хөвчлүүд, аж ахуйн нэгжүүдийн тэр одоо эхлүүлэх гэж байгаа бизнесийг шинэхүүний үндэстэй дэмжинэ л гэсэн санал юм байна шүү. Би олон улсын бас сайн туршлагыг бас дуудах их дуртай. Яагаад та бүхэн бас ерөнхийдөө зөвхөн шинэхүүний парк гэдэг би бас түрүүн дутуу тайлбарлаад өнгөрсөн. Ер нь шинэхүүний парк гэдэг маань эрдэм шигний байгууллагууд, шинэхүүний байгууллагуудын гарсан үр дүнг үйлдвэрлэл үйлчлэгэнд оруулах зорилготой юм бүтц юм байна. Дэд бүтц. Тэгэхээр олон улсууд энэ бол ялангуяа хөгжингүй орнуудад, бүр хөгжсөн орнуудад энэ бол маш сайн жишээ болоод одоо явж байгаа. Тухайлбал Тайвань улсад 2013 онд Тайвань улсынхаа шүү, хотын юм шүү. Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 8%-ийг 2013 онд 10 онд юм байна. 10 онд 8%-ийг хангажсэн энэ Тайваны шинчүү парк өнөөдөр 2023 онд мэдээлэл уншсанаар 15% төрсөн байна. Тэр энэ гарааны бизнес шинэхүүний үр дүнд үйлдвэрлэлд нэвтрүүлэх энэ үйл явц өөрөө улсынхаа эдийн засгт ямар их үр нөлөө өгдгийг зөвхөн Улаанбаатар бид нар энийг ярих ямар ч шаардлагагүй. Ер нь орон нутаг хамгийн гол нь бид нар орон нутаг руу чиглэсэн орон нутгийн санаа санаачлагтай бизнесийн салбар руу чиглэх ёстой. Тэр 50 жишээ бол дэндүү аймаг. За тэгээд дараагийнх нь бидний яг хажууханд байгаа. Яг уу энэ бол яг манай Баянгол аймгийн уртхантай байдаг. Бунаар хотод улсын Өрмөлийн өртөс хорны Ашаа аймагт байдаг. Баянгол яг урталт. Манай Баянгол аймгийн яг уртхантай байдаг. Ашаа аймагт байдаг Тэмээн аж ахуй. Тэмээний шинжилгээний парк гэж нийцсэн. Энд яаж юм хэр Тэмээнээс нэг үсч харихгүй. Тавхагийн хүртэл шилж байгаа. Ийм сайн жишээ хүртэл байна. За эдгэрийн дотоодын нөхцөлөнд оруулж байгаа хувийг бол би тооцож чадаагүй. Гэхдээ эдгээр бол маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлээд өнөөдөр өвөр Монголынхаа үйлдвэрлэгч нар бүр том засал руу маш хангалттай бизнес оруулаад өөрсдөө орон нутгийн малчтай тэмэгчтэй одоо юу гэдэг аж ахуйг сайхан амьдруулж явж байгаа. Түрүүн бол Батбаяр маш тодорхой дурдсан шүү дээ. Шинжилгээ бол ер нь хүний амьдралын чанарыг сайжруулах зорилготой. Тэр цаад бүр том агуулга нь бол арай тусдаа асуудал. Тэгэхээр орон нутагт бид нар яг шинжилгээ яг ямар хэрэгтэй юм бэ гэдэг харах. Тэр орон нутагт тэр Монгол улсын асан араа 20 хөгжлийн бодлого дээр бол Сэлэнг аймаг бол за хөгжлийн индекс нь маш тодорхой харж байна. Хүн ам бол 168 мянган юм байна. Нийт дотоодын нийт бүтээгдэхүүн бол тэрбум мал явд юм байна. Малын тоо толгой 2 сая орчим дөхт юм байна, тийм ээ. Энэ дээрээс би газар тариалныг бас дуртаагүй байгаа. Гэхдээ газар тариалан тусдаа явагдах байх. Босруулах үйлдвэрлэлийн бүс болон эдийн засгийн бизнесийн төвийн бүстэй манай Сэлэнг аймаг аль алинд холбоос болж өгдөг. Тэгээд Сэлэнг аймгийн хөгжлийн нөөц боломж тэгвэл яг юу юм? Бид нар яг энэ дээр юу анхаарах юм? Зүгээр нэг хамтаа ихсэн. Яагаад би түрүүнээс хойш гурвалсан холбоо яриад тэгэхээр триплекс гэж бид нар ярьдаг. Яг шинэхүүний паркинг системд бол төр, хувийн хвшил, эзэмшигний байгууллага 3 бол тасралтгүй тогтвортой хамтын ажиллагаагаар бид нар үр дүн гаргана. Тэгэхээр энэний нэг жишээ нь одоо манай аймгийн хөгжлийн нөөц боломжийг бид энэ харуулсан байл. За та бүхнээс ч харагдахгүй байж магадгүй. Эхний тэр лазер байхгүй шүү. Эхний юу бол тэр олон шартаа хэсэг бол өөртөө босруулах үйлдвэр хөгжүүлэх боломжийн зураглал юм байна шүү. За энэ бол манай хөгжлийн бодлого судлаач манай Алтан багны доктортой багийн ахлагчтай багуудын хийсэн судалгааны үр дүн би энэ ч бас их жишээ тавих дуртай. Хоёр дахь нь махан бүтээгдэхүүн болон гурав дахь нь сүүсүүн бүтээгдэхүүн, доотлын хамгийн садлах нь ноос бүтээгдэхүүн. За тэгээд ер нь бол
Сэлэнг аймгийн хувьд эхнийх буюу өөртөө босруулах үүдэр хөгжүүлэх хамгийн тохиромжтой бүс. Нөгөөх нь хамгийн цаашлах буюу малын дайр бүтээгдэхүүн хөгжүүлэх бас маш тохиромжтой бүс. Яг л өөрөө огтлсон бас ийм зэг юм хэлээ л дээ. Тэгээ энэ дээр бид нэр яаж явах юм бэ? Яг яаж хийж юм бэ? Биднээс Сэлэнг аймгийн одоо ер нь сүүлийн жилүүдэд оруулсан тэр бизнест оруулж байгаа тийм. Яг өөрөндөө шинэ ухааны үр дүнг бизнест оруулах гэж хичээж байгаа тэр орлогуудыг үр дүнг харчаад бид нэр баярлж илаа л да. Ямар нэгэн байдлаар зогсоогоогүй Сэлэнг аймаг. 2022-23 онуудад ямар ч байсан маш олон гарны бизнесүүдийг дэмжих хичээж исэн билээ. Тэгээ энэ дээр бол бас яг хуу чамдалтай эдэж гисэн Сэлэнг аймгийн хөдөлгөөн болон зөвлөсгөний газар Сэлэнг намгаастай нийлээд гарны бизнесүүдийг бол дараалуулсан ингээд дэмжиж явж байгаа. За энэ гэдэг яг аль салбар руу явах юм бэ гэдгийг бид нэр өнөөдөр системийн загварчлаар модельээр гаргаж ирж байгаа. Моделийн дагуу бид нар явах ёстой. Энийг бол эдийн засгийн байгууллагууд, ихтэй сургуулиудууд одоо юу гэдэг эдийн судлаач нар л хийдэг. Тэгэхээр энэ эрдэмтэн судлаач нар өнөөдөр бас Сэлэнг аймгаа зориод ирсэн жаргал баг хамт олныг бол манай Сэлэнг аймгийнхан бас сайн бас барьж аваад танилцаад цаашдаа үйл ажиллагаанд бол ашиглах ёстой, хамтарч ажиллах ёстой гэж хэлэхээ санаа байна. Тэгээ бидний гаргаж ирж байгаа загвар бол орон нутагт. Бид нар бол томоор нарж байгаа. Өнөөдөр бол хөгжлийн бодлогын тусгал явж байгаа. Тэр Монгол улс өнөөдөр 6 бүсээр хөгжиж нэг ярьж байгаа. 6 бүсийн төвийн бүсээр манай Сэлэнг аймаг явж байгаа. Сэлэнг аймгийн өөрийн энэ бүс доторх өөрийнх нь нөлөө юу юм бэ гэдгийг бид нар бодож байгаа. Ямар хэлбэрийн эдийн засгийн бүтэц байж болох гэдгийг харуулсан энэ зураглалыг бид нар гаргах гэж хичээсэн. Тэгэхээр энэ дэр ер нь бол хөдөөж хууль бидний номер 1 барьж байгаа. Мэдээж хөдөөж хууль барьж аваад хөдөөж хуулиас орлогоо олж исэн дараа бид нар дараагийн систем рүү дараагийн салбар руу бид нар орж болно. Тэгэхээр энэний тулд бид нар модельээр ажиллах хэрэгтэй. Бид нар олон улсад чанагдсан, туршигдсан сайн загваруудыг бид нар орон нутагт ашиглаж үзэх хэрэгтэй. Яг энэ хамгийн гол жишээ нь манай Сэлэнг аймгийн хувьд болохоор хөдөөж хууль шинжилгээний парк бол кластерын хэмжээгээр явж болох хамгийн сонгогдох жишээ байна. Кластерын хувьд газар тариаланчдэр, мал аж ахуйчдэр. Ялангуяа ертөнцийн мал аж ахуй Сэлэнг аймагт бол нэлээд өндөр авцсан тийм ээ. Бас маш дэвжгүй явж байгаа. Газар тариалан өөртөө хэд бие даасан гэж байгаа. Газар тариалан бас бид нар кластерын хэмжээнд явчих юм бол буцаад орон нутгатаа бүстэй үзүүлэх нөлөө их юм байгаа шүү. Тэгээд тэрийг бид нар яаж харж байгаа вэ гэхээр орон нутгийн өмөр төрөлж энэ кластеруудыг бид нар шинэ ухааны байгууллагуудад уяад өгч юм. Шинэ ухааны байгууллагуудад уяад өгөх юм бол тухайн технологийн багтаамжтай, технологийн агуулмжтай бүтээгдэхүүн өөрөө үнцэн өсөж. Та бүхэн мэдээж шүү дээ. Одоо усын цэцэргэн одоо сүүлд нөгөө Сэлэнгийн нөгөө нэг зөвхөн аж ахуй бас нэлээд газар зүүн индекс авах гээд үзээд байгаа. Тэгээд газар зүүн заалттай бүтээгдэхүүн бол өөрөө үнцнийг бий болгож байдаг. Манай Сэлэнг аймаг бол маш олон тийм бүтээгдэхүүн гаргах боломжтой газар нутаг байна. Энэ дээр бид нар яг цэвэр үйлдвэрлэх гэхээсээ илүү өнөөдөр суурь судалгаа хийх шаардлагатай байна. Энэ суурь судалгаагаа бид нар эзэмшигний байгууллагуудаа шинэ ухааны активитетаа ихтэй сургуулиудтай хамтарч хийнэ. Энийг бид нар үр дүнгийн харин бодиттой яг судалгааны үр дүнгийг бид нар дараа нь бизнесийн шат руу гаргаж байна. Бизнес өөрөө судалгаагүй бол нуруу үнэ. Тэрийг бол баталгаатай хэлэхэд гарны бизнес дэлхийд уусаад ирэмблэгддэг л дээ. Та бүхэн Silicon Valley мэдэнтэй. Америкийн Silicon Valley бол 1000 компаниас 5 компани амьдардаг. Тэгэхээр Монголд бол ийм тоог тарих юм бол Монголд 1000 компани босох гэж бас их асуудал шүү. Тэгэхээр бид нар шинэ ухааны үндэстэй явчих юм бол 100 компаниас цөмөрөө 50-ийн ангилуулъя л та, тийм ээ? Энийг л бид нар бариад байгаа. Энэ бол шинэ ухааны үндэстэй тогтвортой, тууштай гэдэг явъя гэсэн санаа. Энийг хөгжүүлэх боломж загвар нь бол манай боловсон шинэ ухааны яам, манай шинэ ухааны паркийн захиргаа өөрөө хүнс үдэ аж ахуй хүмүүлдрийн яамтай хамтран нэг юм загвар боловсруулсан юм байна. Ер нь орон нутгуудад энэ хөгжлийн боломжийг олохын тулд эдийн засгийн эргэлтийг олон сонгоруулахын тулд
төлөвлөгч нартай бид нар яаж хамтарч ажиллах вэ гэдэг юм цаг үеийн байна шүү. Тэгэхээр энэ дээр мэдээж хамгийн гол юм санхүүжилт болж байгаа. Тэгэхээр санхүүжилтийг бид нар хаана татан төлөвлөрөх вэ? Орон нутаг руу яаж тэр санхүүжилтийг босгох вэ гэхээр ямар нэгэн байдлаар санхүүжилт өөрөө баримт тэр баримт нь судалгаа шинжилгээний үр дүн болдог байгаа шүү. Тийм учраас бид нар одоо жишээ татхад одоо ингээд орон нутагт бид нар өнөөдөр бүсгүйчдийн яаж байгаа бид нар инновацийн төвөөс авахлаад байгуулах хэрэгтэй. За би Сэлэнг аймагт инновацийн төв байгаа эсхийг бас олж хасангүй. Гэхдээ ер нь байгуулалт гэж хичээж явах гэж найдаж байна. За сүүлийн үед Монгол улсад Монголын үндэсний худлаа журмын танхимаас ахуулаад олон байгууллагууд 6 бүсдээр инновацийн төвүүдийг байгуулъя гэсэн ийм зарчмын саналууд яваад байна. Тэгэхээр манай Сэлэнг аймаг бол яг энэ төвийн бүсийнхаа өөрөө амин сүнс нөлөөлөх юм аа. Инновацийн төвийг Сэлэнг дээр гэж байгуулах болох юм аа гэсэн бид санаа ингээд явуулдаг байна. Яг ямар нэгэн төв байгуулах хэрэгтэй вэ? Ямар нэгэн юм зангидсан байгууллага байх хэрэгтэй гэдэг маань нөгөө л эдгээр байгууллагууд хамтарч ажилласан энэ үр дүнгийн чинь бизнес модель үр дүн бол зах зээл гаргахын тулд маш олон замыг туулдаг. Энэ замыг туулахад тусалдаг байгууллага нь шинжлэх ухааны паркуудын энэ доторх дэд бүтцүүд юм байна шүү. Одоо та бүхэн одоо маш олон сонссон байна. Технологийн инкубатор, бизнес инкубатор, бизнес хурц буюу экстратор, бизнес модель хөгжүүлэгч ингээд явж байгаа. Гэхдээ энэ бол томоо зураглал бол шинжлэх ухааны паркийн нэгж юм байна. Том зургаар бид нар зорилттой шинжлэх ухааны паркийг 6 бүсээр байгуулчих юм бол асуудалгүй эдгэмшлэгийн судалгааны байгууллагуудыг орон нутгатайгаа орон нутгийн удирдлагатай тийм орон нутгийн хувийн хвшилтэйгээ буюу иргэн аж ахуйн нэгжүүдтэйгээ холбоод явах ийм боломжтой юм байгаа юм шүү. Тэгээл та бүхэнд бас санал оруулж байгаа юм шүү. За тэгээд эцэст нь хэлэхэд шинжлэх ухаан өөрөө маш их эдийн засаг буюу одоо санхүү шаарддаг. Гэхдээ тэрийг өнөөдөр Монгол улс бол маш боломжтой, маш оновчтой хэлбэр шийдээд явж байгаа. Монгол улсын шинжлэх ухаан бол за Аздаач төдийгүй дэлхийд ч бас өнөөдөр бол өөрсдийнхөө байр суурийг үүсгэж явж байгаа. Тэгээд энэ ололт амжилтыг орон нутаг тэгээд даанхан өнөөдөр бусууч өгч байгаа манай Сэлэнгийн төвийн бүсийн ингээд бид нар хамтарч ажиллаж ийж төр засгаас тодорхой шаардлага тавиад өнөөдөр орон нутгийн хөгжлийн төлөө хамтдаа хичээх ёстой юм аа гэсэн санаа шүү. За тэгээд анхаарлаа тавьсан та бүхэнд баярлалаа.